одоо Голланд улсыг алтан зул цэцэггүйгээр төсөөлхийн аргагүй. За бид Нидерландын алдарт Bloemencorso буюу цэцгийн парад дээр хүрэлцэн ирээд байна. Одоо энэ Keukenhof дээр бид нэр магадгүй 1000 гаруй нэр төрлийн алтан зул цэцгийг үзэх боломжтой. Say hi. Oh, hi. The 65 сая сарнаг жилдээ хурааж авдгийм байна. Бүсгүйчүүдээ та нарын бэлгэнд очиж байгаа сарнаа цэцэг ингэж ургадаг байх нь байна шүү. Казак Киргиз Монголын нутгаар ургадаг төлөвч яг ийм л юм ургадаг байхгүй. Welcome to Netherlands. Голланд улсаар аялах аялал маань энхүү эхэлж байна. Hello. Maestro. Hello. Hi, my name is Chef. За Амстердам хотоос нэг 20 км-ийн зайтай Keukenhof гэдэг ийм үзэсгэлэнтэй газар байдаг. Жил болгоны 3 дугаар сараас яг цэцгэлж эхлэх анхны яргуу цэцэглэх үеэс ахуулаад одоо зунжангаа үргэлжилдэг энэ Keukenhof-ыг одоо Голланд улсаар аялж байгаа хүн болгон ирж үзүүштэй ийм сайхан газар байдаг. За энэ бол ингээд нэг 20-30 га талбайд байх шиг байгаа юм. Тэгээд ер нь бол байж болох одоо дэлхий дээр байж болох бүх цэцгийг эндээс харж болно. Мэдээж цэцэг болгон өөр гэсэн сезонтой, өөр гэсэн одоо ургадаг, цэцгэлдэг саруудтай шүү дээ. Тэгэхээр одоо яадаг 2 дугаар сард цасан доороос анхны яргуу цухууж эхлэхээс ахуулаад 3 дугаар сар, 4 дугаар сар бол алтан зул цэцгийн сезон байдаг. За мэдээж Голланд улс маань алтан зул цэцгийн орон гэдгээрээ алдартай учраас одоо энэ Keukenhof дээр бид нэр магадгүй 1000 гаруй нэр төрлийн алтан зул цэцгийг үзэх боломжтой. Одоо ингээд та нарт үзүүлж байгаа энэ олон төрлийн алтан зул цэцэг бол яг үнэндээ дандаа генийн инженерчлэлийн аргаар эрт дээр үеэсээ бол одоо селекцийн аргаар гаргаж ирсэн. Сүүлийн үед бол технологи ашиглан генийн инженерчлэлийн аргаар одоо гаргаж ирсэн ийм олон сорттууд байдаг. Тэгээ ер нь бол алтан зул цэцгийн бизнесийг Голланд улс бол дэлхийд даяар бол бацдаг. Бид нэр өнөөдөр Улаанбаатар хотод одоо цэцгийн дэлгүүрээс худалдаж авч байгаа алтан зул цэцэг маань ч гэсэн мэдээж Голланд улсаас ирж байгаа гэдг нь ойлгомжтой. Ер нь бол аливаа улс орнууд ямар нэгэн бизнесийг одоо яадаг улс даяараа хийж зөвхөн тэр бизнес дээрээ ингэж тогтож улс нь хүртэл одоо компаниудаа яг тэр чиглэл рүү дэмжиж тусалж явна гэдгийн жишээг бол бид нэр Голланд улсаас харж болж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл цэцгийн бизнесийг дэлхийд даяар бол атгаж чадж байна гэсэн үг. Лабораторийн орчныг нь бүрдүүлж гин, улсаас одоо өгөх бүх дэмжлэг тусдал цагийг өгч байна. За газрыг олгож байна, хүлэмжийн аж ахуй хийхэд одоо
зээлийн олгож байна ч гэдэг юм уу хөнгөлөлтүүдийг улсаас олгодог учраас одоо яг дэлхий дээр энэ цэцэг гэдэг зүйлийг бол Голланд улс хийж чадж байна л гэж харагдж байгаа. Тэгээ энэ Keukenhof дотор ирээд бид нар ийм хэсэг газар дээр нь байгаа компаниудын нэрсийг бас харж болно. Тэгээд тухайн компанитайгаа шууд холбогдох хаяг, вебсайт бүх юм нь энэчнээ бичээстэй байдаг учраас эндээс одоо цэцгийн бизнес хийхийг хүсэж байгаа хүмүүс өөрсдийн бас партнеруудаа хайж олгоход ийм боломжтой газар байдаг юм аа. Хоёрдугаар сараас эхэлсэн Keukenhof бол одоо яагийн алтан зул цэцэг ингээд 4 сарын сүүл гэхэд бүгд одоо ундаг. Одоо энэ гоё цэцэгнүүд маань ингээд 7 хоногийн дараа гэхэд бүгдээрээ байхгүй болно гэсэн үг. Яг тэрний дараагаар 5 дугаар сарын эхээр цэцгэлдэг цэцэгнүүд нь эннийхээ доороос нь дахиж ургаж гарч ирнэ. Эсвэл энэ талбай дээрээ одоо 5 дугаар сар цэцгэлдэг цэцгээр сольж тавина гэсэн үг. Ингээд яг нэг сезон сар тухайн сарын тухайн өдрүүдэд зориулсан цэцгүүдээр энэ маань ингээд баяжаад өөрчлөгдөд явдаг. Одоо 4-р сард ирэхэд нэг төрөл байсан бол 6-р сард ирэхэд энэ хэсэг бол шал өөр цэцгээр одоо дэлгэрч байдаг ийм сонирхолтой цэцэрлэгт хүрээлэн юм аа. За ер нь бол генийн инженерчлэлтэй genetically modified гэл одоо ядгийн генийн инженерчлэл орсон genetically modified хүнснээс татгалццгаая гэж одоо ярьдаг шүү дээ. Яг цэцгэн дээр бол үнэхээр за бид нар ямар цэцгийг идэх биш үү тийм ээ. Генийн инженерчлэл бол цэцгийн бизнес дээр бол амар явдаг. Цэцгийн шинжлэх ухаан дээр бол маш одоо эрчимтэйгээр явагдчихэдэг. Өөрөөр хэлэх юм бол одоо ядгийн энэ цэцэгний энэ дэлбэн улаан, энэ дэлбэн шарч гэдэг юм уу? Эсвэл одоо энийг тойроод ийм цацагтаа гаргаяач гэдэг юм уу? Энэ бүх селекцийг бол дандаа генийн инженерчлэлийн аргаар тэр бүхэл одоо сүүлийн үед бол ингээд бараг цэцгэн дээр нь өөрийнх нь нэр бичиж болох хэмжээнд генийн инженерчлэл хийж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл ингээд тойроод энэ ч нэ үсэгтэй эрдэн чимэгч гэдэг юм уу ингээд бичих боломжтойгоор тий одоо арайч үсэг бичдэг юм а гэхэд ямар ч байсан төрөл бүрийн хэлбэр дөрөстэй юмыг ингээд цэцгэн дээр генийн инженерчлэлийн аргаар гаргах тэр боломж нь хүртэл бүрдсэн байдаг шүү. За бид Нидерландын алдарт Blumencorsa буюу цэцгийн парад дээр хүрэлцэн ирээд байна. 2026 оны ээлжид парад бол 4-р сарын 18-ны өдөр явагдаж байгаа. Тэгээд бид Монголоос гарахдаа яг энэ 4-р сарын 18-ны өдөр жилдээ одоо хавартаа нэг болдог энэ үзэсгэлэнтэй алдартай парадад оролцохоор зорилж ирсэн байгаа. Тэгээд яг энэ парадын үеэр мэдээж одоо Европынхан тэр чигтээ ирж үздэг. Дээрээс нь одоо Монголоос хүртэл хүмүүс ирж байна гэж бодохоор ер нь дэлхийн нийтээрээ ирж үздэг юм алдартай парад баяруудын нэг юм аа. За энэ бол ингээ ЮНЕСКОгийн өвд бүртгэгдсэн Голландын бас уламжлалт арга хэмжээ юм байна. За одоо энэ цэцгийн парадаар бол яг орон нутгийн сайн дурынхан өөрсдийн гэсэн томоохон одоо машинууд дээр хэдэн сарын турш одоо энийг бэлтгэдэг юм байна. Одоо бүх цэцгээ яг ингээ гараараа зоогоод ингээ сайн дурынхны ингээ нутгийн сайн дурын бүлгүүд бол энэ параданд зориулж яг өөрийн нутгийнхаа онцлогийг харуулсан энэ машинуудаараа ингээ параданд оролцсон юм байна. За бизнесийн байгууллагууд нь бол одоо мөнгө хөрөнгөөр энэ сайн дурын бүлгүүдийг дэмжиж оролцдог. Дээр нь өөрийнхөө маркетингийн үйл ажиллагаанд зориулан одоо дээд дэлгэцээ тавих ч юм уу.
Ийм байдлаар энд оролцдог юм байна. За хавар бол яг 4-р сард энэ парад болдог. Гол шалтгаан бол мэдээж Голландын алтан зул цэцэг цэцэгдэх үеэр тий. За энэ удаагийн параданд бол одоо яадгийн хавар цэцгэлж байгаа нарцисс, tulip, hyacinths гэдэг хавар цэцгэлдэг тэр цэцгүүдийг голчлон ашигладаг ийм парад байна. Намар бол бас одоо даахлияч гэдэг юм уу яг намар цэцгэлдэг цэцгүүдийг зориулсан бас нэгэн парад болдог ийм алдартай юм байна. Тэгээд цэцгийг сонирхогчд бол заавал ирж үзэх ёстой парадуудын нэг юм байна. За энэ нь бол ингээд Нордвик гэдэг хотоос өглөө 8 цагт гараад 42 км замыг туулаад Haarlem гэдэг хот хүртэл үргэлжилдэг юм байна. Тэгээ энэ 42 км-ийн замын дагуу одоо маш олон хүмүүс ингээд цуглдсан үзэж байгаа гэж бодохоор энэ парадыг ирж үзэгчдийн тоо бол үнэхээр их байдаг нь мэдээж энэ Голландын одоо өөрсдөдөө Голланд улсад оруулж байгаа бас томоохон хөрөнгө оруулалт болдог байхаа гэж бодож байна. Дэлхийн хамгийн том сарнаа цэцгийн хүлэмж гэж бид яриад байна да өөрсдөө. Одоо үтсэн дээр. Энэ одоо яг манай Монголын хүлэмжийн төв сургацын манай хүлэмжийн дайдлага яг юм Rockwool гэдэг хиймэл хөрсөн дээр энэ чинь ингээд ширээн дээр ургаж байгаа байхгүй юу? Тэгээ сарнаа цэцгийг бас ингээд ширээн дээр тарьдаг байгаа. Ингээд нэг юм бутнаас ургаал ингээд тасалж аваад яваад идэх юм байна шүү дээ. Одоо энд ингээд нэг амар өргөстэй байдаг. Йоо энэ амар өргөстэй юмны энэ дундуур нь тэгээд одоо яаж явд юм болоо тий? Чта би бүр нэг роза барьж авахгүй, нэг сарнаа цэцэг барьж авах гээд бүр хатгуулаад амар юм болж энэ дундуур ингээ машинтаа яваад тасалж авдаг юм байна л да. Одоо энэ дээр зогсоод тэгээ энэ замаар ингээд сарнааныхаа дундуур яваад ингээд явдаг юм байна л да. Тэгэл так гэдэг энийгээрээ тасалж аваад явдаг юм байна. Энэ машинаар ингээд энэ дундуураа явдаг юм байна. Тэг хүн нь өөрөө бас нэг юм хамгаалагддаг л ахтаа бодвол. Дэндүү халуун болоод гэх юм бол юу цацдаг. Манан тавьдаг, манах хүлэмжин дээр манан тавьдаг л да. Тэгэнгუთ ингээ 3-4 хэмээр агарын температур буудаг. Одоо ингээд манан тавьсан. Үе ингээ манан гарч ирж байгаа гэсэн үг. За тэгээ бас ингээд Голланд чи ер нь бол нар айгаа хорхон гардаг газар байхгүй юу? Дандаа л бүрхэг бороотой байдаг. Тийм учраас юм хиймэл гэрэл нарыг оруулдаг хиймэл гэрэл бол маш их хэмжээгээр хэрэглэдэг. Ер нь бол хиймэл гэрэл хэрэглэх шалтгаан юу гэхээр өвлийн цагт ингээд нарны гэрэл багтаа байдаг. Тэгэнгუთ ингээд сарнаа цэцгэлэхэ болчдөг ингээд ногоо мас ихтэй ингээд
Тэгэнгუთ нэг амар их хүний хөдөлмөр нь маш өндөр үнэтэй учраас ингээд цэцэг нь гарахгүй ингээд ургаад авах юм бол хортой тий мэдээж хэрэг одоо юутай борлуулалт The best учраас нар thing to нэгэд do is олж always to have аль зүйлийн балансыг одоо хангах нь аягүй чухал. Өөрөөр хэлбэл өдөр болгон тодорхой тооны цэцгийг яг тогтмол авчих хэрэгтэй. Тэгэхгүй ингээл зарим өдрөө ингээл цэцэг бараг гарахгүй, зарим өдөр дэндүү их цэцэг гараад ч байдаг юм уу. Ингээд ах юм бол угаасаа ингээд энэ бол аягүй муу ажлаа хийж гинэ л гэсэн үг гэдэг учраас бүх юмыг яг балансж тохируулаад тухайн өдрөө яг л ингээл нэг л чанарын шаардлага хангасан тэжнээ ширхэг сарнаа цэцгээ гаргаж авах нь маш чухал юм аа. Тэгээд нөгөө сарнаага хаан зардаг вэ гэдгсэн чинь дэлхийн өнцөг болон бүрлүү зардаг. Одоо та нар итгэхгүй л бах бид нар Иранд хүртэл зардаг. Оросд зардаг. Би тэгээд гоо чи Оросд та нар чи аль хэдийн ингээд эдийн засгийн хориг тавиад оруулах байгаа. Тэгэл зардаг шүү дээ. Дайм болж байгаа Иранд зардаг гэж ярьж шүү. Ингээ энэ ингээд нөгөө сарнаага чанарын шалгаад одоо савлж модод бүх үйл ажиллагаагаа автоматар хийдэг машинууд юм байна. 40 жилийн өмнө энэ машин үйлдвэрлэгдэж гарч ирсэн. Хүн энэ талбай дээр ажиллаад өдөр бүр хураасан сарнаа цэцгийн савлгааг чанарын шалгаад савлгааг нь хийгээд явуулдаг ажлыг нийт 30 хүн хийдэг юм байна энэ талбай дээр. Ер нь бол ажилчдын хөлс маш өндөр болсон, цалин маш өндөртэй учраас аль болохоор хүмүүсийн хүч хөдөлмөрийг машинаар оруулдаг. За одоо ингээд юунд гарах гэж байгаа худалдаанд гараад гадаад руу явах гэж байгаа цэцгүүд маань ингээд боогдсон. Эн чинь бас ингээд сайзтай юм биш XL гэдэг сайзын цэцгнүүд байна. Ингээд юм. Ер нь тэгэл улаан сарна гэдэг бол тэгэл хамгийн их зарагддаг. Дэлхийн нийтээр хамгийн их зарагддаг улаан сарна. Ингээд хөргөгчөнд цэцгээ хадгалж агаад тэгээ гадаад руу ачуулдаг юм байна. За энэ бол нэг одоо хөргөгчийн нэг 2-3 градустай юм хөргөгчин зойр агуулах байна. Марио Ланд гэдэг нэртэй ингээд төлөмжийн аж ахуй. Тэгээ энэ залуу одоо эзэн юм байна л да. Угаасаа ааваасаа энэ бизнесийг өвлж аваад явж байгаа юм байна. Тэгээ энэ дээр ингээд юугаа компанийнхаа танилцуулгыг бичсэн байна. Нийт 20 гектар талбайд тариалалт хийж байгаа. За ингээд 65 сая сарна. My God. Жилдээ 65 сая сарнааг жилдээ хурааж авдгийм байна. 7 хоногт өдөр болгон өдөрт 2 удаа хураалт хийдэг. Одоо ингээд ер нь тасралтгүй ажиллаж идэг гэсэн үг те. I hope you're happy with it. Thank you. Thank you. Everybody got one now? You got? You have one. Голланд бол алтан зул цэцгийн орон. Үнэхээр одоо Голланд улсыг алтан зул цэцэггүйгээр төсөөлхийн аргагүй. Яагаад гэвэл энэ улсын одоо газар нутгийн ямар их газар нутагт дүүрэн ингээд алтан зул цэцэг ургаж байна. Тэгээд 3 дугаар сар, за 4 дугаар сар бол үнэхээр алтан зул цэцгийн эд цэцгэлдэг үе. Тэгээд Голланд бас тийм ч халуун газар биш. Яг өдөөд бол одоо ингээд 12-аас 13 хэмээн дулаантай байна. Энэ бол яг энэ алтан зул цэцгийн одоо
эд оргил үе гэж хэлж болно. Яг гэвэл ингээд илүү 20-25 градус болцохоор алтан зур цэцэг чи ингээд унчдаг штэ. Тэгэхээр бид нар бол яг энэ 4-р сард алтан зур цэцгийн улирлыг нь тохиолдуулан энд ирлээ. Тэгээ та нарт сонирхуулж хэлэхэд энэ алтан зур цэцэг бол яг үнэндээ Казак, Киргиз, Монголын нутгаас гаралтай цэцэг юм байгаа юм штэ. Хүүтэнд дуртай. Тэгээд ер нь бол тэр гарал үүсэлтэй одоо зэрлэг алтан зур цэцэг энийг бодох юм бол жижигхэн арай тийм жижигхэн цөөхөн дэлбэтэй байдаг. Тэгээд тэрийг одоо голландчууд энэ европынхан ингэж сайжруулсаар байгаад те хооронд нь ингэж сайжруулсаар байгаад ийм маш олон төрлийн өнгөтэй маш гоё ийм цэцгүүдийг бол гаргаж авч чадсан байгаа. Тэгээ Монголд бас алтан зур цэцэг ургах дуртай цэцгийн нэг. Тэгээд одоо цэцэг сонирхдог та нарыгаа бас Монголдо энэ одоо төрсөн нутагт нь гэх юм да баг алтан зур цэцгийг тариарай гэж бас уриалъя. Хэрвээ энэ алтан зур цэцэг тарих хүсэлтэй сонирхогчд байвал манай найз бас ингээд энд одоо энэ бизнесийг эрхэлдэг голланд найз минь байгаа. Тэдний одоо талбай дээр бид хүрэлцэн ирсэн байгаа шүү. За энэ өстой ингээ хараа амар харамсмаар ингээ бүгдийг ингээ таслаа айцсан толгойг нь. Yeah, it's a very sad story to dehead all the tulips, but that is important to grow the new bulbs. Ингээ толгойг нь аваа ичдэг. Одоо ингээ толгойнуудыг ингээ авч хаяад тэгээд энэ яаж ийна гэхээр энэ доор нь байгаа төмсөө томруулж авч байгаа гэсэн үг. Булцуугаа томруулж авч байгаа гэсэн үг. Тэгээд одоо бараг 2-3 жил ургуулж иж тэр булцуу нь хамгийн сайн булцуу болох юм байлээ л дээ. Тэр нөгөө жижигхэн булцуу хажуугаас нь гараад тэрийг хурааж авснаасаа томыг нь болохоор экспортод гаргаад жижигүүдийг буцааж тариал томруулаад ингээ яваад идэх юм бэл. Between 2.5 billion. 2.5 тэрбум tulip ургуулдаг гэж штэ жилдээ 2.5 тэрбум tulip ургуулж гадагшаа экспортод гаргадаг юм байна. Ер нь бол тэгээд Европын хүмүүс бүр тийм уламжлалтай те яг тэр хаврыг бэлэгдэж ургадаг алтан зур цэцэг учраас хавар цагт айл болгон дандаа гэртээ ингээд алтан зур цэцэг аваал тэгэл нөгөөдгөө хаяал дахиад дараачих нь аваал гэл энэ нь бол өөрөө бүр ингээд уламжлал болцсон байдаг учраас үнэхээр их алтан зур цэцэг зарагддаг юм байна. Энэ ахгүй ер нь бол оригинал одоо ер нь ташны хятад юуны Казак, Киргиз, Монголын нутгаар ургадаг төлөвч яг ийм л юм ургадаг байхгүй. Тэгээ энийг голландчууд ингээд брид хийж ингэж томруулсараад ийм том болгоод ийм олон янз болгоод ингээл яваад байгаа байхгүй. Одоо энэ чинь эрэхтэй гэсэн үг байхгүй юу? Энэ нэмэгтэй гэсэн үг байхгүй. Одоо энийг авлаа, энийг нөгөө цэцгийнхаа эмэгтэй дээр нь тавьж ингэж хооронд нь юу яадаг. Одоо энэ хоёр цэцгийг хооронд нь брид хийн гэх юм бол энийг аваад энэ дээрээ хийж гин гэсэн үг. 11-12 дугаар сард хурааж аваад тэгээд ингээ шороонд нь хийгээд лили төмсийг энд хийгээд тэгээд хүүтэн машинаар хөлдөгчтэй машинаар гадаадын орнууд руу явдаг. Яг л хасах 1.5-аас барьж явах ёстой. Тэрнээсээ жоохон халаад эхлэх юм бол шууд ургаад эхэлчихдэг энэ дотроо. Тэрнээсээ илүү хүүтэн одоо хасах 5-6 гээд яачих юм хөлдчихдэг. Тэгээд энэ чинь дотор нь нөгөө нэг stem cells гэдэг юунд байгаа. Тэгээд тэдний хөлдчих юм бол найдваргүй болдог. Тийм учраас одоо энэ бол ингээ хасах 1.5-таа агуулах байна. Вьетнам руу явахаар бэлтгэгдсэн байна. Вьетнам руу явна гэдэг энэ дээр бичсэн байгаа юм байна. Вьетнамын нэг баяраар хийдэг тарьдаг юм байна Вьетнамд. Here we have Taiwan and here we have China. Тайван. Энэ Тайван руу явах гэж байгаа лилийн байна. Энэ Хятад руу явах гэж байгаа бэлтгэгдсэн. Ачаад бэлэн болсон.
Аха, энэ Вьетнам руу явах гэж байна. And we also shipped them to Mongolia, to you, by truck, Yes. before. Yes. Бид нар бас Монгол руу авчихсан. 2027 оны Хятадын цагаан сард зориулаад одоо энийг хадгалж байгаа. Тэгээд Хятад руу намар ачигдах юм байна. За манайхаа Монголд ингээд лили тарих бол амархан шүү. Яг ингээд ийм сагсан дотор хөрс шороогоо хийгээл тэгэл сая нөгөө нэг үзүүлээд байгаа лилигийн юу байгаа штэ. Bulb. Тэрийгэ хөрсөндөө хийлээ. Тэгэл жоохон температур нэмэгдлээ. Тэгээд зүгээр ийм жирийн Монголын нөгөө нэг гялгар утан хүлэмжинд ингээд тарьчдаг. Тэгэхээр маш сайхан ургадаг. 6 сард тарихад 9-р сард ийм том лили хурааж авдаг. Тэгэхээр хэрвээ лили тарих хүсэлтэй, лилиний бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс байл энийг сайн хараад аваарай. Гол нь нөгөө хамаг юм энэ галгандад өөрсдөө хийчихэж байгаа байхгүй. Яаж тэр юугаа болбо бэлтгэх үү те? Яаж хүргэх үү гэд бүх юм бэлээ учраас ерөөсө тээврийн асуудлыг шийдээл Монголд буулгалаа. Зүгээр гялгар утан хүлэмжинд жилийн 4 улирал тарина гэх юм бол яг иймэрхүү хөнгөн чанарын шилийн хүлэмж байж болно. Тэгэл ингээл шорон тэгэл зүгээр Монголын хөрс шорон тэгэл сагсан дотор ингээл ургуулчих. Mongolian cashmere. Oh, For you. oh, thank you so much. Wow. I think You get the big I one. thought you like the color, Yeah. the original colors. Ooh, beautiful. Kijk, I also got We're one. a good couple now. Yeah. Very nice. Ooh, feels very Yeah. warm. Very, Yeah. very soft. Thank you. За бид нар ингээд cheese farm дээр ирсэн байна. Мэдээж Голланд бол cheese-ээрээ алдартай. Манай Монголд бас Голланд cheese зарагддаг байх гэж найдаж байна. Тэгээд cheese хэрхэн хийдэг үйл ажиллагаатай бид нар сайн танилцлаа. Тэгээд шинээр гарч ирсэн cheese-нүүд нь энэ байна. Тэгээд Монголд бас юм одоо гаднаас нэрээ амар их cheese авч байгаа шүү дээ. Монголчууд ч бас хийддэг болсон пицца меца гэдэг. Тэгэхээр ер нь чизээ бас өөрсдөө үйлдвэрлэдэг болчихвол те сүүлийн үед бас сүүний үйлдвэрүүд маань аваа сайхан чиз хийгээд байгаа. Тэгээд ингээд Монгол шиг их сүүтэй газар сарлагын чиз гаргаад бас гадагшаа дэлхийд гаргавал бас зүгээр юм да. Яманы бяцлаг байна. Тэгээд ингээд энэ бяцлагын дээрээ янз бүрийн нэг old, extra old гэдэг ингээд бичсэн. Very old, extra old. Тэгээд very old, extra old гэхээр 2 жил орчим хадгалагдсан байдгийн байна. Тэгээд cheese хийгээд ингээд гадуур нь бүрдгийн байна. Ямар нэгэн амтан одоо өвчин тусахгүй тулд тэр эмэгтэй гадуур нь бүрж явах шиг байна тий. Бид нэр өнөөдөр найзынхаа одоо ферм дээр ирсэн байна. Тэгээд манай найз нар чинь өнгөрсөн жил Монголоор ирсэн байхгүй юу? Тэгээд бид нар одоо зөрүүлээд энэ жил ирсэн. Тэгээд бид нэг ингээд өөрсдийнхөө фермийн аж ахуй дээр ирсэн байгаа.
How many cows do you have? Say hi. Oh, hi. 430 430 and үхэртэй. 200 milking cows 200 сүү 200. тий ивэд саадаг юм байна. and 150 meat cows. Orsen. Male. Male. Ja, male, zegt dat goed? 200 Bull 200 үнэ юм байна. 150 нь болохоор 90 өхөр учраас маханд явд юм байна шүү дээ. Тий. And you have horses? Ja, two. Very nice horses you Yeah. have, right? Yeah. And chicken. And chickens, yes. Chicken and But we have ook 300 chicken. Oh, 300 300 chicken. How many eggs do you make? 1 eggs per day. Egg, yes, per day. Dus 300 300 per day. per day. Yes. They are very small. Little, yeah, small. How many months? 3 3 months. 3 сартай. 2 months. Milking, drinking milk. Ze hebben het al op. Dan krijgen ze Энд ингээ сүү ичдэг юм байна. Тэгээ эдгээр чинь энэ чинээс нь ингээ хөгчдөг юм байна. Сүүгээ. Дөнгөж төрснүүдийн энд ичдэг юм нэ хөрхийн ямар хөөрхөн. Kom maar. Die drinken zo. Ook zo. Also. Энэ ингээд бас Ja. ер нь ихээр нь хөхүүлдэг юм байна штэ эдгээр чи өөрхийг. Одоо Украин цаадгийг харцгаая. Оо. Ингээ өөртөө жагсаад ороод ирчихсэн юм байна. 190 cows we milk. Random. Yeah, with the clean machine. That's over there. Цэвэрлээд. So it works like this. Оо. You can just let the in and then they are clean. And then we put this under. And the milk just comes right here. They give around like 10 liters per morning and evening, and we milk twice a day. So they give around 22 liters, Wow. 23 liters per day. Ваа. 22 литр сүү өдөртөө өгнөс. Өглөө 10 литр, орой 10 литр гээд нийтдээ өдөрт 20-22 литр сүү нэг үнээр саад. Угаасаа энэ хараа бүр амар том бэлэнтэй. Сайлын үнэ гэдэг чинь ийм л том бэлэнтэй байдаг байх нэ. Тэгээ цэвэрлдэг юм байна. Гой цэвэрлээд ингээд шоткаар цэвэрлээд тэгээ саад юм биш шүү. Хүний гар оролцохгүйгээр тэгээ хүний хүч хөдөлмөрийг ингээ хөнгөвчлөх автоматжуулалт бол одоо фермийн аж ахуйдаар ингэж хэрэгжиж байна. Мэдээж энийг наашин цаашин зөөнө гээд бас л нэг 2-3 хүний ажил, 2-3 хүний цалин гэх тэгээ энэ баруун Европ чи хүний цалин амар өндөр байдаг учраас ингээд ихэнх зүйлийг бол автоматжуулсан байна. Oh jongens, oh. Hou je handen mag er wel geen. Hey, ja. Oh, dit heb ik wel eens meer gehoord. За энэ штэ ингээд нэг юм фермийн аж ахуй дээр дотроо яг ингээд сүүний үйлдвэр жижигхэн авсаархан ингээд жижигхэн сүүний үйлдвэр хийчдэг юм байна шүү. Энэ бол нэрээ үнэхээр таалагдж байна. Тэгээд манайхаа энийг сайн хараараа ингээд жижигхэн байшин дотор ингээд ерөөсө орчин үеийн гол тоног төхөөрөмжүүдэд тавиал тэгэл эн чи 200 үхэр сааж байгаа ферм гэж байгаа штэ. Тэгэл өдөр болгон сүүгээ авчирлаа. Жижигхэн сүүний үйлдвэрээ ажилууллаа. Шилэн цавлдаг юм байлаа эднийх. Тэгээд хажуугаар нь маш олон сүүн бүтээгдэхүүнүүд гаргаж штэ. Тараг хийж гин, масл хийж гин. Тэгээд шавар крем
хийж чинь, цэцгийг хийж чинь, бүх төрлийн сүүн бүтээгдэхүүнийг шууд гаргаад те Монголд бол одоо манайхан ч ааруул маруулаа хий чинь. Тэгэл шууд хаяг адресаа тавиал за одоо яаны фермийн бүтээгдэхүүн гэл ингээл шууд өдөртөө шинэ бүтээгдэхүүн гардаг байх юм шүү. Энэ сте үнэхээр гоё юм аа. Ингээд нэг тийм том үйлдвэрлэл гэхээсээ илүү ферм болгон өөрөө эцсийн бүтээгдэхүүнээ гаргана гэдэг чинь амар чухал байгаа байхгүй. За манай эдийн одоо бүтээгдэхүүнээ үзүүлэх гэж байна. Carne milk, yogurt, 3-4. За энэ юу вэ? Маст. Аха. Тэгээ хамгийн гол нь нөгөө нутгийн тэгээ шинээрээ гэдэг чинь аягүй чухал байгаа байхгүй тий. Йогурт, milk, carne milk гэдэг. Тэгээ ингээд нөгөө юу одоо тослогийн хэмжээ янз бүр гэсэн үг баг л та. Одоо яг хөдөө орон нутагт ингээд нэг хотел те ингээд дундаа нэг жижигхэн ийм фермийн үйлдвэрлэлээ хөгжүүлчих юм бол тэгээд шууд Улаанбаатар хот руу одоо явууллаа те. Заавал нэг ааруул болгоно, нээзгээ болгоно гэл тэгдэж штэ. Тэрний оронд ингээд яг жижигхэн үйлдвэрлэлээ нутагт хөгжүүлэх аяж чухал. За ингээд маха хэрхэн бэлтгэдэг хэсэг рүү хэдүүлээ орох гэж байна. And try on the keeper. Таван гахаа 10 хонь 2 өхөр 200 дахиа гаргаж энд бэлтгэх юм 7 хоногтой. Фермээс эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргачихдаг юм байна. Жижигхэн ийм үйлдвэрлэлийн цехүүд байгуулаад тэгэл эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргаад идэх юм байна. За энд ингээд бэлтгэсэн энэ хөргөгчийн өрөө амар хүйтэн байна. This the ham from the pig. Гахааны ham. This is the lamb. Хоньны утсан мах. And old see a lamb. Lamb. Oh. And that's хоньны махыг ингэж хийж болох юм биш үү? Утсан хоньны мах. and she are roasted in the roast. Smoked in the roast. Тэр утдаг машин биш үү? Тий. Тэр маха утдаг машин тэн дотроо утчихдаг юм байна. Тэгээ хоньны махыг ингээ утаад утсан хоньны мах болгоо гаргачдаг юм биш үү? Энэ ястаа сонирхолтой биш үү? Манайх шиг их хоньтой газар бол нэг юм утдаг, тийм жижигхэн зуух шиг те утдаг зуухыг л тэгэл хоньныхаа махыг утчихдаг юм байна. This is the cow and ook roasted in the rookast. Бас тэнцэнэ хагас утцсан өхрийн мах байна. Тэгэл тэнцэнээс хавдаад гаргачдаг юм байна. Dit is the ham. Ham van de Dostebeel. En dit is de lende. Understand you? За, энэ хавьяас гаргаж бодчих. Талхны цех, бэкери. Тэгээд ферм дотор бүх юм байна. За, ингээд талах. 80 different breads or 80 төрлийн талхан бүтээгдэхүүн, гурван бүтээгдэхүүн хийдэг гинэ. Хөшийн бэрхшээлтэй 50 хүн ирж ажилладаг юм байна. Энэ бол Ер нь бол нөгөө илүү мэрэгжлийн хүмүүс нь хөшлийн бэрхшээлтэй ажилчдаа туслаад ингээд дагуулад ажиллаад явдаг тийм системтэй юм байна л да. Төөрсөн юм уу чи? Бид нар махны үйлдвэрээр орлоо, талхны үйлдвэрээр орлоо. Галант бол ингээ амьдэрчих юм байна өө. Нэг дугуй унаал, нэг га хүлэмж ажилуулаад болчих юм байна. За тэгээ манайхан дотор мод тарих дуртай хүмүүс байгаа бол одоо модыг хэрхэн яаж авчилж засаж ургуулж болдог вэ гэдгийг энэчнээс бас харуулъя гэж бодлоо. Би ч одоо өөрөө мод тарих дуртай болохоор
надад тун сонирхолтой санагддаг. Тэгээд одоо Монголд ургадаг улаас ч байдаг юм уу, хайлаас ч байдаг юм уу, те ингээд өдөө зэргийн том болчдөг моднуудыг бас ингээд засаж ургуулах боломжтой гэж би бодоод байгаа. За энийг яаж ургуулдаг вэ гэхээр ингээд анх ургахаас нь ахуулаад мөчрүүдийг ингээд тайрч хайж явсаар хагаад тэгээд голоос нь ахуулаад дээшээ яг хоёр талынх нь мөчрийг авч хаяад байдаг байхгүй. Тэгээ хажуу тийшээ гарч ирсэн мөчрүүдээ ингээд араамд хийгээд татчихтгий. Тэр чинь нөгөө нэг юм нарийнхаа мөчрүүд байгаа учраас араамд хийгээд татаад байдаг. Тэгээ хажууд нь ургаснуудын тайрч хаяадаг. Тэгээ ингээ моднуудаа зэрэгцүүлж тариад ингээд яг засал хийгээд байх. Засал яваад ах юм бол ийм гоё ийм хашаа олж ургадаг байгаа. Тэгээд манайхан бас мод тарьж ургуулах дуртай, модоо засах дуртай хүмүүс байл энийг бас туршаад үзэх гэнгүй шүү. За тэгээд энэ миний арталт харагдаж байгаа энэ модыг бас ингээд бургасыг бас ингэж засаж ургуулж болдог. Голыг ингээд дээш нь ургуулж агаад тэгээд дундаас нь ахуулаад ингээд тайраад ахаар зэрэг хажуу тишээгээ ингээд сагсааж ургадаг. Тэгээ өөрөөр хэлэх юм бол яг юм шүхэр шиг болж ингэж ургана гэсэн үг. Тэгэхээр модыг бол яаж засаж ургуулж янз бүрийн хэлбэр төрстэй болгож болдог аа шүү. Бидний бэлгэлсэн Монгол дээлийг манай найзар өмссөн байна. Ингээд галантд бол манай Монгол дээл ийм гоё харагдаж байгаа байхгүй юу? Манай хэд ч өөртөө ч гоё залуучууд юм аа. Everything bye. За ингээд нөгөө галантын гол бэлэгч нь алтан цул цэцгийн булцуу. Тэгээд манай найзар алтан цул цэцгийн булцуу бидэрт бэлгэлж байна. Тэгээд энтэйгээ хамт одоо энийг ургуулад найз нарыгаа санаж явах нэ. Thank you for visiting. Thank you. Thank you. Thank you, Henry. Thank you. Thank you, everybody. Thank you. Thank you. Come on, come on.